За хоёр хүн ороод ирлээ. За энэ лайвыг сайхан шеэрлээд өгч. Энэ лайвыг сайхан шеэрлээд өгч. Орж иж байгаа усууд нь. Төмөд түгээгээд өгч. Нэгхэн удаа. За 14, 15. За шеэрлээ сайхан манайхан явчихоо. Шеэрлээ явж. За бухимдж байна. Үнэхээр бухимдж байна. Үнэхээр бухимдал хөдөлж байна. Үнэхээр зэвүү дургу хоёр зэрэг хүрж байна. Үнэхээр зэвүү дургу хоёр зэрэг хүрээд байна. Сайхан шеэрийг өгч. За сайхан шеэрлээ өгчих манайхаа тий. Шеэрлээ өгчих. Энэ түр очолууна гэсэн өмхий атсан минь чи. Хөөе. Атсан минь чи над руу ингэж лайвн дээр орж иж хуцчихын оронд тэр комеди нэртэй хитэн халтар бацаанууд нэвтрүүлгийн дунд юу ярьсныг ойлгож гин үү чи пистам нь. Хөөе. Ойлгож гин үү чи атсан минь хөөе. Би тим ярьсан уу? Би тим садарсан ууран татсан уу? Би өвсөөлөө ярьдаг. Би уу тангаага ярьдаг. За юу? Би өөрийнхөө хоёр хөлөөр эх орондоо алхаж байгаа. Ингээ явж байгаа хүн шүү. Пестам нь хөөе. Энэ комеди нэртэй хитэн халтар бацаанууд, муу дарцгнууд та нарыг би суу татнаа заа юу. Та нар яадаг гэнэ үү? Яадаг яасан кино хийн гэнэ үү? Яасан оомо харна. Тим зориг зүрхтэй хулгайчууд та нар. Энэ их хурлын гишүүдийн одоо чих сонорт нь хүрсэн юм байлээ. Энэ хууль хяналтын байгууллагын энэ нөхдүүдээр хатуу арга хэмжээ авах ёстой шүү. Энэ нэвтрүүлгээр энэ одоо олон нийтийн сүлжээнд энэ хүн хүслээрээ унжирдаггүй шүү. Хөөе. Хүн хүслээрээ унжирдаггүй шүү. Үнчүүрээс охтуудыг авчиад Монгол гэрт яадаг ямар кино хийн гинэ. Яасан уу гарууд та нар. Бүү үнэхээр одоо ингээ бухимдал хөдөлж байгаа. Тэр хануугээд тэр бацааныг байна штэ. Чи хэмэр алхаатай таарах юм бол чи өөртөө гомдороо заа юу. Чи өөртөө гомдороо. За юу. Би Монгол хүний бас Монголоо гэсэн Монголын ирээдүгөө гэсэн цөстэй зоригтой улгаач шүү. Энэ лайвыг шеэрлээд хүргээд өг. Тэгээд одоо нэг юм долиочод нэг янз янзын яриад яваад байдаг нэг юм бацаа байдгийг. Тэгсээ одоо тэр нэвтрүүлгийн дундуур яасан гэнэ вэ? Яадаг гэнэ вэ? Энэ хууль хяналтын байгууллагууд нь энэ нөхдүүд дээр хатуу хариуцлага тооцох ёстой шүү. Маш хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ олон нийтийн сүлжээнд ийм одоо садар самуу, ийм одоо ёс бус, тэ? Ийм одоо зүйлийг ярьсныхын төлөө эднэрт хатуу хариуцлага тооцоорой гэж хэлэх гээд байна. Та нар намирж илвэ заа юу? Муу дарцгнууд маань заа юу? Та нар 1000 намирлаа гэж төрийн далбаа шиг мантахгүй заа юу? Суу татнаа та нарыг заа юу? Тэгээ зүгээр нэг одоо нэг ийм юм ярьсныхын төлөө хууль хяналтын байгууллагууд нь одоо шалгадаг юм багч үлээ. Энэ бол маш ноцтой асуудал шүү. Маш ноцтой асуудал тийм ээ. Энэ нэг ийм инээдэн ханиатан болгоод яриад ингээд энэ олон нийтийн сүлжээгээр их явж байгаа. Энэ дуурдаг хүн болгон ярьж гин. Зөв. Нэг эдэн өнчөөрөөсөн одоо нэг 5-6 октоодыг олж яваад тэгээ Монгол гэр тавьчихад тэгээ нэмэх 18 нэмэх 21 порно кино хийх гинэ. Хуцсан үз. Хуцсан үз. Та нар Монголын нутаг дээр ингэж даврахгүй. Та нарыг давруулах юм зөө.
Цаан ч бас нэг хууль хяналт гэж байдгийг. Хөөе. Монголын үрсээ, Монголын огтоо хамгаалдаг эрчүүд гэж бас байдгийг. Харуулнаа та нар заа юу. Тэгээ надаас өмнө энэ хууль хяналттай байгууллагууд нь энэ одоо арга хэмжээ аваад учир начрыг олох бах. Тэ, олох бах заа юу. Бүр одоо ингээд энэ нэвтрүүлгийн одоо хэд дахин үзлээ. Бүр энэ багталтайгаар ярьж байна. Инээгээл, ханаагаал, тэгэл бүр багтлуулгуул. Тэгээд бие өмөрөөл зарим нэг нөхдүүд нь гарч ирээд би энийг өрөөлаагүй, би энд одоо оролцоогүй. Чиний оролцох гэж хамаагүй. Чи тэнд тийм ээ? Манайхуу болоод тэр сандал дээр сууж лээсэн бол чи оролцогч. За юу. Тэр лайвыг одоо тэр нөхдүүдэд хүртэн шеэрэгээд өг. Одоо энийг хурлын гишүүн энэ мөнгө баясгалангийн одоо чихэнд үрдсэн энэ хуулиар нь ярина гэж байгаа юм билээ. Зөв. Хуулиар нь яар. Хуулиар нь яриад хатуу хариуцлага тооцох ёстой. Хатуу хариуцлага тооцох ёстой. Тийм үү? Олон нийтийн сүлжээнд одоо тийм ээ садар самун, ёс бус үг тийм ээ. Тэгээд энэ одоо амьдралын одоо тийм ээ энэ байдлыг ашиглаж, өнчин өрөөсөн байдлыг ашиглаж бэлгийн одоо хүчирхийлэл үлдчихэж байгаа энэ хулгайчууд дээр бол хатуу хариуцлага тооцох ёстой. Маш хатуу шин хариуцлага тооцох ёстой. Та нар нэг инээгээд бахархаад баясаад ингээд ах тал байхгүй. Энэ хуультай дүрмтэй журамтай орон. Та нарт энэ хуулийн хариуцлага нь бол хүлээлгэх байх гэж би харж байгаа. Гэхдээ би хаана явж байгаа таарсан ч би та нартай за юу зүгээр нэг эр хүний ёсоор уулзнаа за юу. Дараа нь харин гоншихно уу? Дараа нь гачин юм ярив. Би бол хараад авч чадсан шүү. Тий. Эр хүний ёсоор нэг 5 3 үг сольчих юм байгаа сте. Нэг зугцаад зулраад авахгүйгээр зогсож жоод. Тим хоншоолтой юм байгаа сте. Тим зориг зүрхтэй байгаа сте. Хиймэр алхатад хараад нэг зугтад зулрахгүйгээр нэг 5 10 үг солиод явчихна үстэй. Тэр хануу хүнүүн тэр Орбан таалх гээд одоо тэр нэвтрүүлгээр одоо гарсан юм байна лээ. Тэгээ тэрний одоо тэр нэвтрүүлгийг хийдэг залуу би одоо хөдөөгөр явж исэн сүлжээ мүлжээ байхгүй би энэ харамсаж байна. Тэр нөхөр одоо уучлалтгүйгаа чиний уучлалтаар хөөе чиний амнаас гарсан алдаа бол чи алдаагаа хүлээн. Хариуцлага үүрнэ. За юу атсан минь. Бөөр ингээ бухимдаад байгаа. Нэг юм балаа нэг юм одоо эдний энэ урлаг уран сайхан гэж одоо юу атсан байдаг юм бэ? Юу байдаг юм бэ? Юу хийдгийг, юу ярьдгийг. Тэр комеди гэж юу хийдгийг, юу хийдгийг, юу ярьдгийг. Бас л адилхан хошин шог штэ биз да. Тэгээ тэрийг одоо нэг хэдэн мянган муу очиж үзээд энийгээд алгаа ташаад байгаа. Тэн дээр одоо энийгээд ханаагаад байгаа юм юу ч байдгүй. Даварцсан уулгаачуд одоо бүр та нар одоо нэг Монголын ард түмнийг одоо нэг хууль хяналтын байгууллагатай энэ төр өдөрж байгаа нөхдүүтэй нэг доромжлоод яваад байж болно гэж бодож байгаа юм уу? Андуурсан хэдэн залуучвал муу аалцнууд, муу дахианууд чүрийсэн хэдэн чаавастаа нэг чүрийсэн тамир тэггээ байхгүй нэг амьсгаанууд байгаа шүү дээ. Барьж яваад нэг сэгсэрчгэд хэвста үүдэн шүдэн сугас сэргээр юмнууд байгаа шүү дээ. Монгол улсын харцхыг барилдаад бардгүй махад би та нарыг бол барна шүү. Та нар шиг нэг комеди хийдэг нэг хэдэн шүргэрүүдийг бол би зүгээр хумаа дарна шүү. Нэрэн шүү. Монгол улсын харцхтай барилдаад одоо даваагүй маваагүй гэж янз бүр ярьж байна. Би зүгээр нэг ийм комеди хийдэг бацаа нарыг бол би нэрээ сэгсрээ тавина шүү. Нэр дугтараа тавина шүү. Тэгээ нэг ийм юм шүүмжлэхгүй тийм ээ зүгээр одоо ямар алхаа нэг өв соёл яриад уул усаа яриад
тийм ээ өөрийнхөө одоо хөлөөр алхаад эх орондоо алхаад ингээ явхаар хуцацгааж орж ирнэ. Янз бүрийн юм яриад ингээд хуцаал ороод ирнэ. Яг цаад мөн жанар дээр одоо жинхэнэ одоо тэр одоо тийм ээ ёс бус одоо гаж донтой үйлдэл тийм гаж хулгайчууд чинь одоо эднэр байгаа даахгүй. Ийм гаж үйлдэлтэй дандаа ийм гаж юм бодож явдаг. Тэг өөрөө үр хөвгдгүй юу? А? Өөрөө ихнэр хүүхдгүй юу? Тэр хулгайчууд байгаа шүү дээ. Тэгээ нэг инээдэн ханиатан болгоод инээж наргаал маазраал яасаа уу гараад та нар. Тэгээ энийгээ ч олж үз чадаагүй. Энийгээ ч олж үз чадаагүй. Ерөөсөө л одоо энэ хэмэр алхаа хаана юу хийж явна гэдэг ингээл мөрдөж өсгөл мөрдөн байцааг шишааж идэг. Энийг олж үз. Энийг хар. Юу ярьсан, юу хэлснийг ой. Энэ хоёр чигээрээ сонссоо юу. Тэгээ чиний дургу өрөхгүй байх уу, өрхөн үү, инээд чи өрхөн үү? Харъя. Зүгээр мөнгө олж ивэл юу ч хамаагүй хийнэ гэж боддог нэг ийм ийм бодолтой. Ингээ яваадах шиг байна. Үнэхээр одоо өчтөр ингээд мэдээллүүдийг ингээ харсан, бухимдсан, тий? Тэгээ нэг лайваар ярих гэж бодоод ингэсэн. Би зүгээр одоо зүгээр энэ нэг хэдэн комеди гэдэг бацаануудыг би зүгээр нэрээ дугтраа тавина шүү нэрээ. Нэрээ шүү. Би зүгээр та нарыг бол зүгээр нэрээ. Газар мөргүүлээд босгоод ирэн шүү. Чадсан шүү. Тэгээ тэр ч бүр тодорхой ярьж байгаа. Үнчин өрөөсөн. Тэ? Үнчин ийм нэг ийм 5-6 октоодыг олж аваад Монгол гэрт авчиад тэгээ тэргээрээ одоо тийм порно кино хийгээд тэрийгээ цацаад тэргээрээ мөнгө олоод ингээ явахын гинэ. За тэгээд энэ хууль хяналттай байгууллагууд нь одоо мэдээж одоо тэр бичлэг энтрийг харсан баг, тэр нэвтрүүлгийг харсан баг, үзсэн баг. Их хурлын гишүүний шиг нь сонорт нь хүрсэн юм байна лээ. Тэ? Тэгээд одоо ингээд энэ нөхдүүдийг бол газар дээр нь нухчин дар хариуцлагын хүлээлэг тэгээ гүцээ. Тэгээ хуультай юмаа гэдгийг мэдрүүл. Хууль бол хүн бүхэн тэгшүүлжлэх ёстой. Ялангуяа ийм гаж одоо юм бодож идэг, гаж бодолтой, тийм ээ? Гаж одоо хүсэлтэй ийм нөхдүүдийг бол газар дээр нь нухчин дарах ёстой. Ингэж дараагийн одоо тэр гаж үйлдэлүүд чинь тасан зогсоно. Тэгэхгүй эдрийг толгойг нийлээд ингээ явах юм бол дараагийн нөхдүүд чинь бол ингэж болдгийм байна гэд одоо энэ ирээдүй болсон энэ одоо тийм ээ охид эмэгтэйчүүл юм аа. Одоо зүгээр айлхаа байна. Тэ. Тэгээ ийм зүйлээ олж хар энэ мэдээллүүдээр шүмжлээ өг яр хэл тий миний сэр цогч байгаатай ач холбогдол өгödөх юм. Миний сэр цогч байгаа дээр хөрөөцсөн байна, тасцсан байна, хугалцсан байна гэж хуцаадах юм. Ямар учиртай юм бэ? Би үнэн байх дуртай. Би хугална хугалж чадахгүй болоо. Цохоод хугална хугалж чадсангүй гэж ингээд орхино. Үлгэрийн өөрсөнтэйгээ адилхан юм бодоод энэ нэг тороолууд нь яг өөрсөнтэйгээ адилхан юм боддог. Өөрснөө яг одоо нэг тийм хийдэг үйлдэлээ одоо тийм ээ бус дээр авчиж одоо ингэж дүүцүүлж хардаг тий ийм зүйлүүд байдаг. Энийг одоо бол тий ухаа тороолуудаа ухаа хаягаа нууцсан хулгайчуудаа нүрээ нууцалцсан нэрээ нууцалцсан хулгайчууд бол цаана нэг ийм хөгийн л нөхдүүд байж идэв шүү.
Энэ хэмэр алхаа уцсны санаас гарч ирээд намайг цогхгүй штэ. Тэ? Энэ уцсны санаас гарч ирээд намайг одоо ямар бариад авахгүй штэ гэд. Ийм том юм бодцсон явж идэг байхгүй. Яг тулуул худлаа байхгүй. Яг тулаад яг халц ингээд урдаасаа ингээд тулах юм бол даварга сайн авахаа гэж шаачсан даа айгуул. Таныг дэмждээ шүү гээл. Тэгээ энэ нөхдүүд дээр энэ хуулийн хариуцлага нь бол хүлээлгэх ёстой. Маш өндрөөр хүлээлгэх ёстой. Энэ хууль хяналтын байгууллагууд нь одоо харж байгаа бах. Тэгээ энэ одоо энэ нэвтрүүлэгт орсон тэр залуучууд бүгдэнд нь одоо хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хөөе, хиймэр алхаа би ийм үйлдэл ярьдсан уу? Ийм үг үйлдэл гаргацсан уу? Ийм хийцсэн үү? Хийхийг үсээд мөрөөд зориод энэ толгойдоо боловсруулад бодоод тэрийгэ яриад байна уу? Миний амнаас юу гардгийг? Миний амнаас зөвхөн өвсөөл гарна. Миний амнаас зөвхөн уул хангаа гарна. Миний амнаас зөвхөн эх орон эр хүн бах. Эзэн хүн бах. Эх орондоо эзэн бах. Энэ өвсөөлөөрөө бахах. Үүх түүхээр омших. Энэ зүйлд яригдтий хөөе. Мэдүү? Би өөр гаж тэ юм ерөөсө бодож сэтгэж ярьж хизээж явахгүй. Би зөвхөн өвсөөлөө ярина. Би зөвхөн ямар алхаагаал хийн. Би зөвхөн өмсгөл зодчуудгаа дээдлэн өмсөж дэвж шавна. Тэгээ болоо. Тэг зөв зөвтэй үг үйлдэл хийгээд зөв зөвтэй юм уриалан дуудаад зөвийг хийгээ явж байгаа хүнийгээ дандаа нухчин дарах гэсэн, дандаа унтраах гэсэн, дандаа дээрээс нь дэвшлэх гэсэн үг үйлдэлүүдийг гаргаж идэг. Намайг бол чадахгүй. Намайг бол чадахгүй шүү. Намайг бол хизээш нухчин дарж чадахгүй. Хэдэн мянгуулаа орж ирээд явсан ч гэсэн хиймэр алхайг хизээш нухчин дарж чадахгүй. Хизээч сорив сүрхийг мохож чадахгүй. Хизээ хим бугаач энэ өмсгөл зодох шуудгийг хурааж чадахгүй. За юу. Би харин энийг зүгээр өстой жинхэнэ бардам хэлчихье. Хизээш намайг энэ өв соёл уул хангаа ярьж байгаа энэ амын маань хинчиг орж чадахгүй. Харин даана тэрний оронд энэ ийм гаж бодолтой, гаж хүсэлтэй, ийм гаж хулгайчуудыг энэ нийгмээсээ цэвэрлэх ёстой юм. За юу, цэвэрлэх ёстой юм. Юм уу хэдэн дарцгнууд хөөш. Та нар намирж илвэ. Та нар намируулаа. За юу. Та нар нэг цуулж урагдаад тийм ээ навсаах уу ирнэ. Тэ эний чинь одоо энэ хууль хяналтын байгууллагууд нь одоо хийж байгаа баг. Хариуцлага тооцох баг. Энэ нэвтрүүлгийг хаах ёстой. Энийг бөөр гарахгүй байх ёстой. Ингээд энэ одоо энд оролцсон энэ хүмүүсийн бүгдийн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хин анх энийг одоо санаачилж, хин анх одоо урайлаж, элэг доог болгож, инээдэм ханиалдан болгож энэ нэвтрүүлэг дээр ярьсан бэ. Ингээд олон нийтийн сүлжээгээр цацсан бэ. Хүн хүслээрээ унчирдаггүй шүү дээ. Хүний амьдрал богинохон. Хин хаана хүрээд яаж яваад дуусахыг хэн ч мэдэхгүй. Тэг хамгийн одоо дургу хүргэж байгаа юм тэр өнчин өрөөс нь хэдэн ийм хүүхдүүд олж аваад тийм ээ тэр Монгол гэр тавьчаад ингээд одоо порно кино хийгээд энийгээ цацаад ингээд мөнгөчөөд баяжаад ингээд явах нэг ийм зүйл одоо ингээд бодож санаад ингээд явж ийн гэхээр энэ дээр дургу хүрээд байгаа. За ийм байна. Тэ.
Тэгээ энэ лайвыг сайхан шеэрлээд өг. Нэг 200-аад хүн орж ирлээ. 200-аас одоо